За 2026 он эхэлсэн байна. Гэтэл та нэг л хэвлийн өгтөгөө яг л урдынхаа байсан байдал дээрээ өөртөө итгэлгүй, өөртөө сэтгэл ханамжгүй байсаар байна уу? Тэгвэл манай хэвлийн өгийг арилгах сургалтын давуу талыг та бүхэндээ тайлбарлаж өгье. За хэвлийн өгийг арилгах энэ сургалт маань болохоор дэглэм биш байгаа. Хүмүүс дэглэм бариад ирэхээрээ маш их сэтгэл санааны хямралд орж стресстэй. Стрессж байгаа хүн бол хизээж хэвлийн өхнөөсөө салж чадахгүй. Тэгэхээр манай програмын давуу тал бол та өдөрт ямар хэмжээний нүүрсөөс ямар хэмжээний сахарыг зөв авч иж хөвлөгийн огт өөхөхгүй болохоос гадна бие хэрхэн яаж өөх шатах горн руу шилжүүлэх вэ гэдгийг судалдаг. Ихэнх хүмүүс за бүр маш олон хүн өдөрт идж байгаа сахарын хэмжээг огт тооцоолдоггүй. Тухайн хүний өдөрт идж байгаа сахарын хэмжээ нь өдөрт авах ёстой хэмжээнээсээ хамгийн багадаа 2-3 дахин их байгааг огт анзаардаггүй. Би маань өөх шатах горомд тийм их хэмжээний сахар хэрэглэж байхад огт шилжихгүй. Тэгэхээр бид нүүрс усны тооцоо, сахарын тооцоо, өдөрт хэр хэмжээний нүүрс ус идчихээр бид ядрахгүй, сүлдэхгүй, ац жаргалтайгаар хэвлээ өгөн хасах юм. Дээрэс нь өдөрт хэр хэмжээний сахарыг бид авч иж яг бие маань өөхлөхгүй, хэвлээ улам сайн нарийсах юм гэдгийг судлах юм байна. Тэгэхээр энэхүү програмын давуу тал нь болохоор та идж байгаа хоол хүнсээ маш гоё нарийн тооцоотойгоор аль нь одоо ямар төрлийн уурыг агуулад байгаа, аль нь болохоор нүүрсээс агуулад байгаа, аль нь сахар агуулад байгаа гэдгийг маш сайн нарийн тооцоо сурна. За энэ арга бол ерөөсөө хатуу дэглэм биш бөгөөд эрүүл зөв хүнсний тооцоолоор та өөрийгөө эрүүлж үлэх арга байгаа. 36 өдрийн хэвлийн өгийг арилгах энэ програм маань өдөр болгон одоо идэх хоолны чинь тооцоолыг маш сайхан зөв аргаар тооцоо суралцуулна. Дээрс нэмээд өргөн хэрэглээний хоол хүнсээ нүүрс ус уураг өгөх тосыг маш сайн мэдэж сурна. За ингэснээр бол амьдралдаа ганцхан удаан сургалтаар та маш сайн зөв дадлыг бий болгож дахин хөвлөгээр огт өглөхгүй байхаа аргад суралцсан гэсэн үг. За ингээд хоол гэж комент үлдээгээд дэлгэрэнгүй мэдээл аваарай.